Би оюутны гишүүнийг бол эрч хүчтэй бас өөрийн гэсэн санаачлагтай уйггүй хөдөлмөрч гэж сайн сайхан чанаруудыг нь бол бас олж харж байна. Гэхдээ оюутны гишүүнээ уучлаарай би бас танд итгэхгүй байна. Би итгэхгүй байгаагаа би өнөөдөр хэлж энэ өнөөдрийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Эгч Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны протоколд үлдэх хүсэлтэй байна. Яагаад би танд итгэхгүй байна вэ? Яагаад гэвэл бид бол бүгдээрээ ард түмнийхээ тодорхой хэсэг дээр очиж нэр дэвшиж мандат өгүүлж энд орж ирсэн. Хэрвээ та хувийн компанид ажиллаад юм уу өөр хуваарь ажил хийгээд явж исэн зөвхөн өөрийнхөө өмнөөс ажиллаад явж исэн бол бас тэр бол таны асуудал байх ёстой байсан байх. Магадгүй олон хүний өмнө очиж нэр дэвшиж олон хүний өмнө хинбэ гэдгээ өөрийгөө харуулж байж байгаа учраас бид бол олон хүний өмнө хариуцлага хүлээж байгаа. Тэгэхээр энэ телевизийн цэнхэр дэлгэцийг үзэж суугаа сонгогчдод ялангуяа залуучуудад улс төрд итгэх итгэл маш суларж байна. Яагаад залуучууд өнөөдөр улс төрд орохоос дургуучид улс төрчдийг үзэн ядаж дургуутж байна гэхээр шудраг биш байгаад худалч байгаад худлаа хилдэг байгаад хүмүүс дургуутсаад байгаа маа. Залуучууд ялангуяа энэ байдлыг бол туйлыхж ихж байгаа гэж би бодож байна. Тэгээ тэр дундаа Монголд дах Америк төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд Америкийн боловсролын үн цэнийг бас тодорхой хэмжээнд хамгаалж нэр төрийг нь авч явах бас тийм үүрэгтэй гэж би өөрийгөө харж байна. Тэгэхээр та бол хинтийн сонгогчдын өмнө Харвардын их сургуульд суралцсан өндөр боловсралтай залуу гэж өөрийгөө танилцуулж очиж тэр хүмүүсийн итгэлийг хүлээж сонгогдож орж ирсэн. Өнөөдөр бас танд амжилт хүсч хэлж байгаа олон журмын нөхд маань ч гэсэн таныг бол боловсралтай хөөн гэж ингэж харж байна. За тийм болохоор яг оюун чимэг гишүүн уучлаарай би өөрийнхөө байр суурийг илэрхийлэх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл бид өнөөдөр та сэтгүүлч мэргэжлэр төгссөн, улс төр судлаачаар бакалаврын зэрэг авсан, боловсрол судлаар магистрийн зэрэг авсан, эрх зүйчээр бакалаврын зэрэг авсан гэмчлэн энэ олон сургуульд сурсан гэж байгаа. Дээр нь англи хэлтэй, орос хэлтэй гих мэтлэн энэ намтартаа дурайтал бичсэн энэ бүхэн чинь яг үнэн үү гэдэгт би эргэлзэх хэрэгтэй. Би энд эргэлзэж байна. Тэгээ би танд итгэхгүй байна. Тэрийгээ би өнөөдрийн энэ хурлын протоколд хэлж үлдээмээр байна. Яг нь мэдээж цаг хугацаа таныг ажиллаа хийж чадахгүй юу гэдгийг харуулна байх. Гэхдээ дараагийн нэр дэвшигчид сонгогчдын өмнө очихдоо намтар түүхээ үнэн зөв бичдэг байгаасаа яг болсон хүн ер нь сургуульд сурах боломж олдоогүй ч байж болно шүү дээ. Тэрийгээ ч гэсэн үнэн зөв бичдэг. Амьдрал тохиолдсон юу ч байлаа гэсэн даван туулсан арга замаа тэр үтгэл өөрийнхөө хийсэн буруу алдаагаа ч гэсэн зөвөр нь үннээр нь бичиж гэмшлээ ч гэсэн дурайтал нь бичиж хүмүүст очихдоо үнэн зөв өөрийнхөө жинхэнэ хинбэ гэдгээ үннээр нь хэлдэг байгаасаа гэсэн тийм шудраг үнэнч худалч биш нийгмийг би хүсэж байгаа учраас өнөөдөр эргэлзэж байгаа гэдгээ итгэхгүй байх гэдгээ өнөөдөр би хэлж үлдээхийг хүсэж байна.